Сайн бацгаана уу та бүгдэд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага томууд ус төвчний нөхцөл байдлын талаар та бүхэнд мэдээлэл хүргье. Нийслэлийн хэмжээнд томууд ус төвчний тархалтын түвшин 49-т 7 хоногийн байдлаар алга цав дэгдэлтийн түвшиндээ байгаа. За нийслэлийн хэмжээнд амбулаторийн 110 мянган үйлчлэг хийгдснээс 9788 тохиолдол бол бүртгэгдсэн. Энэ болохоор нийт үйлчлэгээсээ тооцох юм бол 8.9% эзэлж байгаа. За 8.9% гэдэг маань өнгөрсөн 7 хоногоос 0.2% өссөн үзүүлэлттэй байна. За нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн 7 хоногт нийт 10,688 дуудлага ирснээс 18.5% нь томууд ус төвчин мөн эзэлж байгаа. За өнгөрсөн жилийн нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын мөн цаг үеэс тооцох юм бол 68%-аар дуудлагын тоо ихссэн буюу нийт 2140 дуудлага нэг өдрийн дотор ирсэн байна. За нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагт одоогоор нийт 1636 ор дэлгэн ажиллаж байна. За амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр нийт 3311 хүүхэд үзүүлсэн нь мөн өмнөх 7 хоногтой харьцуулахад 43%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. За нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа нэгдсэн эмнэлэг хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт нийт 20 эмч ажилласан. Нэмэлтээр мөн 11 эмчийг нэмэлтээр ажиллаж хүчин чадлыг бол нэмэгдүүлээд ажиллаж байгаа. 24 оны 12 дугаар сарын 9-өөс 12 сарын 15-ны хооронд нийт 20 томоогийн 20 амбулаторид устгасан цагаар ажиллаж байгаа. За эдгээр амбулаторид 3299 үйлчлэг хийгдснээс 6.3% буюу 211 хүүхдийг хэвтэн эмчлэх шаардлагатай гэсэн байна. За баярлалаа. Сайн бацгаана уу? За өсвөтийн вирус судлалын лаборатори хийгдсэн нийт 223 савцанд энэ 47 хоногт томоогийн А-дид хэв шинжийн H1N1 вирус 16.9%-ийг, амьсгалын замын синцитал вирус 67.6%-ийг, SARS-CoV вирус 15.5%-ийг, мөн адено болон риновирус судалсан байна. Нийт томууд төвчнөр өвчлөгсдийн 80.5%-ийг бол 15 хүртэл насны хүүхдүүд, үүнээс 44.7%-ийг 5 хүртэл насны хүүхдүүд эзэлсэн. За тэгээд эдгээр вирусуудын эмнэлзэн шинж тэмдгийг тус нь авч үзье. За томуу бол томоогийн А-дид хэв шинжийн H1N1, H3N2 болон Б-дид хэв шинжийн вирусээр үүсгэгддэг. Томуу өвчний халдварын их уурхай эдгээр вирусээр өвдсөн хүн байдаг. Нууц хугацаа бол маш богино хугацаанаас эхлээд 2 хоног хүртэл байж болно. Халдвар дамжуулах хугацаа гэдэг нь өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс 1 хоногийн өмнөөс эхлээд 7 хоног хүртэл бусад хүмүүст халдварыг тараах эрсдэлтэй байдаг. Эмнэлзэн шинж тэмдгүүд нь гэвэл халдвар ханиалгах, хоолой сөх, хамраас шингэн нус гоожих, толгой өвдөх, булчин өвдөх, бие сулдах, мөн бөөлж суулгах гэсэн шинж тэмдгүүд байдаг. Томоогийн эрсдэлт бүлэг гэж байгаа. Энэ бол хөхөл болон 2 хүртэл насны хүүхдүүд, мөн уушигны архаг эмгэгтэй буюу астмтай хүмүүс, мөн элэг зүрх бөөр болон бодисын солилцооны эмгэгтэй, мэдрэлийн болон бусад таталтын өвчтэй, мөн дархлаа сул ХДХV-гийн халдвартай, мөн удаан хугацаанд дархлаа дарангуулах эмчилгээ хийгдэж байгаа, мөн суур эмгэгтэй, 65-аас дээш насны хүмүүс, мөн эрүүл мэндийн ажилтнууд томоогийн вирусээр өвдөх эрсдэл бүлэг гэж явдаг. За дараагийн өндөр байгаа вирус гэх юм бол амьсгалын замын синцитал вирус байгаа. Энэ вирус маань нууц хугацаа нь 3-аас 5 хоног байдаг. Их үед бол амьсгалын дээд замын хэсэг газрын улаах үрсэлээр өвчин эхлээд богино хугацаанд гуурс болон гуурс цэнцгийн үрсэл, уушигны хатгалгаа олон хүндэрдэг. Энэ нь голчлон 6 сар хүртэл хүүхдүүдэд илүү явагддаг. Мөн тэгээд амьсгал дутагдлын шинжүүд бол илэрж байгаа. За 3 дахь вирус нь гэх юм бол SARS-CoV-2 вирус байгаа. Эмнэлзүүд бол ерөнхий томуу төс өвчний шинжүүд дээр нэмэгдээд амт үнэр алдагдах шинж тэмдэг ажиглагдж байгаа. Мөн адено вирусын хувьд гэх юм бол
нууц хугацаанд 4-ээс 12 хоног хүртэл байдаг. Аденовирусын одоо дэд хэв шинжээсээ хамаарат хотоод гидсний өрөсөл, мөн амьсгалын дээд замын өрөсөл, гүйлсэн булчирхай болон аденоид булчирхай өрөсөл явагддаг. За. Цаашаа. Одоо бол нөгөө хэвтэ эмчлүүлж байгаа манай цагт хэвтэ эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд гэх юм бол уушигны хатгалгаа мөн амьсгалын замын синцитал вирусээр одоо үүсгэгдэж байгаа 6 сар хүртэл хүүхдүүдийн одоо гуулсан хоолой өрөсөл, гуулсан цэрэг өрөсөл илүү давмгай байгаа. Энэ маань болохоор ер нь уушигны хатгалгаатай адилхан шинж тэмдгээр явагддаг. Гуулсан хоолой цэг салс болон цэрээр бүглэрэх гуулсан хоолойн булчин агшсантай холбоотой цээж шуугах шинжүүд илүү явагдаж байгаа. Энэ маань хатгалгаа эмнэлзээ хувьд бол хатгаатай төстэй болохоор хэвтэ эмчлэгчдийн дийлэнх хувийг эзэлж байгаа. Нэг эмчилгээний тухайд хийж байгаа эмчилгээ гэх юм бол юу яаж байгаа тухайн тэгэд бол эхний ээлжинд бол антибиотик эмчилгээ, гарааны эмчилгээ антибиотик авч байгаа. Мөн тухайн хүүхдийнхаа шинж тэмдгээс хамаарат голчлон хөвтөж байгаа хүүхдүүд маань цээж шуугсан буюу шууган тэмсгэлтэй хүүхдүүд байгаа. Тийм болохоор уулсан хоолойн агшлыг тавиулах, мөн хавшил салстын хөөнг байдлыг багасгах, мөн уулсан хоолойг нь тэлэх гэх мэт утлаг эмчилгээнүүд бол төлхөө хийж байгаа. Тэгээ хөвтөж байгаа хүүхдүүдийн хувьд бол ер нь бол давхар яг дан ганц нэг вирус биш те. Айгу давхар олон 2-3 вирус хавсалсан явагдаж байгаа. Мөн тэгээд эмнэлгээс гараад ч гэсэн те айгу богино хугацаанд гараад 1-2 хоноод дахин вирусын халдварт өртөх тохиолдол айгу их байгаад байгаа. Яг эмнэлэгт бол одоо уушигны хатгалгааны эд үеийг намжаагаад 7-оос 10 хоног намжаагаад бид нар эмнэлгээс гаргаж байгаа. Тухайн хүүхэд маань гэртээ гараад цаашдаа бол дэглэм сахих тий гэрээр бусад эмчилгээгээ өрхийн эмчийн хяналтанд бол явуулдаг. Эмнэлгээс гараад дахиад 1-2 хоногтой гэрт нь ямар нэгэн ханиадтай вирусын халдвартай хүмүүс байгаад дахин халдвар айгүй их авч давтан хөвтөл бас их байгаад байна. Энэ болохоор янз янзаар хийж байгаа эмчилгээнээсээ болно. Тэгээ ойролцоогоор бол доотлол нь нэг 250 мянгаас л тэгээ олон хоног хөвтөхтэй одоо антибиотикийн сонголт зэрэгээс шалтгаалаад үнийн дүн нэмэгддэг. Ер нь бол дунджаар 200-аас 250 мянга бол хийгдэж байгаа. Манайх бол гаднаас энэ төрөө бол авахгүй байгаа. Хэдөө бол эмнэлгээс цаашаа хангаж өгч байгаа. За хүүхдээ бол маш сайн дулаахан байлгана. Олон нийтийн газар авч явахгүй байх хэрэгтэй. Тэгснээсээ болж дахин халдвар аягүй их аваад байгаа. Шинж тэмдгийн хувьд гэх юм бол хүүхэд одоо томоогийн томоотост өвчний үед илтгэж байгаа шинж тэмдэг маань халуурах тий ханиалгах халууралтын хувьд гэх юм бол томог үед 39-с 40 хэмгэрж халуурж байгаа тий тухайн үед нь халуун буулах арга хэмжээ эхний ээлжинд гэрийн нөхцөлд авах хэрэгтэй халуунаа буулгахгүй байсантай холбоотойгоор татах бас эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хамгийн эхний ээлжинд бол эцэг эхчүүд гэрийн нөхцөлд халуунаа хэмждэг байх хэрэгтэй. Халууны шиллээр халуунаа хэмжээд 37.5 буюу түүнээс дээшээ байвал халуунтай гэж үздэг. Энэ үед бол эхний ээлжинд хүүтэнжийн тавих, хувцсыг нэмгэлэх, альвуулах, бүлээн шингийн ахиухан уулах зэрэг арга хэмжээг авна. 38 буюу түүнээс дээшээ халуунтай үед бол халуун буулах эмчилгээ буюу эхний сонголтын юм бол парацетамол байдаг. Хүүхдийнхаа нас олон жинд нь
тохирох тунгаар эхний ээлжинд бол халуун болох парацетамолоо уулах юм уу шулуун гисцэрийн хийж болно. Хэрвээ хүүхдийн халуун буухгүй те мөн халуун буухгүй байх, халуунгүй үедээ ч гэсэн хүүхд хоол ундандаа муудах, сулдах, унтаарах, шээс ховор байх гэх мэтийн шинжүүдэл ирэх юм бол эмнэлэгт ханднаа. Томоогийн үед бол эмнэлэг зүйн шинж тэмдэг эхлэхээс 1 хоногийн өмнөөс эхлээд тухайн хүний дархлааны байдалтай холбоотой 7 хоног хүртэл бусад хүмүүст халдварыг дамжуулж болно. Ер нь бол томоо төс төвчин те ямар нэгэн вирусын халдвараар өвдсөн халуурж байгаа тохиолдолд аль болох хүүхдээ цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй. 5-7 хоног аль болох гэрийн нөхцөлд нь дулаахан байлгаад сайн гэрээр эмийн цай өгөх хэрэгтэй. Сургууль цэцэрлэгтээ яваад байгаа маань эмчилгээний үр дүн бол муу байна. Бусад хүүхдүүдтэй халдварыг тарах хэсэл улам нэмэгдэж байгаа. Манайх бол амьсгалын эрхтний эмгэг судлалын засаг үндсэн 40 овтой. Одоо бол томоогийн бэлэн байдлын хүрээнд 101 орыг 101 хүртэл олгож нэмсэн байгаа. Яг өнөө өглөөний байдлаар бол манайх 117 хүүхэдтэй 101 орноос бол илүү ачаалттай байгаа. Мөн яаралтай цэцлэмжийн тасаг маань 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Нийт үзлэг гэхэд одоо өмнөх шөнийн байдлаар бол 461 хүүхэд үзүүлсэн байгаа. Яаралтай цэцлэмжийн тасгаар. Үүнээс бол яг амьсгалын замын халдварын улмаас үзүүлж байгаа нь 292 буюу 63% эзэлж байна энэ хүүхдүүдийн. За мөн яг яаралтай цэцлэмж үзүүлсэн тоо гэх юм бол 149 буюу 32% эзэлж байгаа. 32%. Энэ яг яаралтай цэцлэмж үзүүлсэн гэдэг маань өндөр халуунтай, мөн амьсгал хямралын шинжүүдтэй тий бөөлжилт суулгалтай, мөн хордлого шингэн алал гэх мэтийн яг яаралтай цэцлэмж шаардлагатай хүүхдийн тоо ч гэсэн нэмэгдсэн байгаа. Нэг сарын өмнөдөр харьцуулбал томоогийн вирусын эзлэх хүн 0-оос 16 болоод байна шүү дээ. Томоо маань томоо төсөвөөс илүү хүнд явдаг. Тэгэхээр томоогийн хүндлээс яаж зэлбэх үү? Хин томоогоос хүндлэж асуух За томоогийн одоо нэг эрсдэл бүлэг гэж байгаа. Энэ маань 0-оос хөхүүл болон 0-оос 2 нас хүртэл хүүхдүүд мөн одоо суур эмгэгтэй гэдэг маань тураалтай, цусвагдалттай, сулдаатай хүүхдүүд илүү хүндэрнэ. Мөн зүрхний төрөлхийн гажиг болон одоо бусад эргэтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдүүд бол илүү хүндрэх хэсэлтэй байгаа. Томоогоор өвдсөн тохиолдолд. Синцитал тэгээд аденовирусын гурвалсан хос вирусын давлгаа яваад байгаа гэж байна. Тэгэхээр шинж тэмдгийн эргэн үе яаж болох вэ? Томоогоо синциталаа тэгээд аденов. За томоо бол нэг өвчний эхлэл бол маш цочмог байдаг. Халдвар аваад хэдэн цагаас 1-2 хоногийн хугацаанд бол шинж тэмдэг эхэлдэг. Томоогийн эмнэлэг зүйн шинж тэмдгүүд бол одоо өндөр халуурахтай. Мөн тэгээд цаашдаа бол хордлогын шинжүүд илүү давмгай явагддаг. Тэгээд богино хугацаанд хүндрэл үүсдэг. Одоо амьсгалын дутагдал хатгалгаа болж хүндрээд амьсгалын дутагдлын шинжүүд илэрнэ гэсэн үг. За синцитал амьсгалын замын синцитал вирусын хувьд гэх юм бол голчлон шуугиант амьсгал илүү давмгай явагддаг. Энэ маань гэхдээ одоо хавшламхай хүүхдүүд тий жин ихтэй тийм хүүхдүүд маань илүү шуугиант амьсгал илүү ажиглагдж байгаа. Аденовирусын халдварын үед бол нүдний салст улаах өрөвсгөөс эхлүүлээд ходоод гидсний замын өрөвсөл суулгалт явагдаж байгаа. Эмнэлзийн хувьд бол амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлэхийн тулд бол эхний ээлжинд одоо маск зүүх хэрэгтэй. Маскаа сайн зүүн, олон нийтийн газар явахгүй байх хэрэгтэй. Мөн гарын ариун цэврийг сайн сахин гараа мэсэн угааж явах хэрэгтэй. Тэгээд хоолтын хувьд гэх юм бол маш сайн одоо уурэг амьд илчлэх сайтай хоол хүнсээр хооллох хэрэгтэй. Даарч хүрэхгүй байх хэрэгтэй. Мөн хүүхдээ агаараар амьсгалах маань бас одоо нөгөө тий риновирус буюу хамрын салтын өрөвслийг үүсгэх одоо вирусыг цаашдаа амьсгалын зам руу ороод одоо ханиад томоогоор өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр маск зүүх маань бол бас хамгаалахаас гадна одоо хүүхдээ агаараар ингээ огцом амьсгалахаас бас хамгаалж өгч байгаа.
461 хүүхэд үзүүлсэн байгаа. Яаралтай тусламжийн тасгаар. Үүнээс бол яг амьсгалын замын халдварын улмаас үзүүлж байгаа нь 292 буюу 63% эзэлж байна энэ хүүхдүүдийн. За мөн яг яаралтай тусламж үзүүлсэн тоо гэх юм бол 149 буюу 32% эзэлж байгаа. 32%. Энэ яг яаралтай тусламж үзүүлсэн гэдэг маань өндөр халуунтай, мөн амьсгал хямралын шинжүүдтэй, тий, бөөлжилт суулгалттай, мөн хордлого шингээ алс гэх мэтийн яг яаралтай тусламж шаардлагатай хүүхдийн тоо ч гэсэн нэмэгдсэн байгаа. Томоогийн одоо нэг эрсдэл бүлэг гэж байгаа. Энэ маань 0-оос хөхүүл болон 0-оос 2 нас хүртэл хүүхдүүд мөн одоо суур эмгэгтэй гэдэг маань тураалтай, цусгагдaltaй, солиотой хүүхдүүд илүү хүндэрнэ. Мөн зүрхний төрөлхийн гажиг болон одоо бусад эргэтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдүүд бол илүү хүндрэх хэрэгсэлтэй байгаа. Томоогоор өвдсөн тохиолдолд. За томоо бол нэг өвчний эхлэл бол маш цочмог байдаг. Халдвар аваад хэдэн цагаас 1-2 хоногийн хугацаанд бол шинж тэмдэг эхэлдэг. Томоогийн эмнэлзэн шинж тэмдгүүд бол одоо өндөр халуурахтай. Мөн тэгээд цаашдаа бол хордлогын шинжүүд илүү давмгай явагддаг. Тэгээд богино хугацаанд хүндрэл үүсдэг. Одоо амьсгалын дутагдал хатгалгаа болж хүндрээд амьсгалын дутагдлын шинжүүд илэрнэ гэсэн үг. За синцитал амьсгалын замын синцитал вирусын хувьд гэх юм бол голчлол нь шуугиант амьсгал илүү давмгай явагддаг. Энэ маань гэхдээ одоо хавшламхай хүүхдүүд тий жин ихтэй тийм хүүхдүүд маань илүү шуугиант амьсгал илүү ажиглагдж байгаа. Аденовирусын халдварын үед бол нүдний салст улаах өрөвсгээс эхлүүлээд ходоод гидсний замын өрөвсөл суулгалт явагдаж байгаа. Эмнэлзэн үед бол амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлэхийн тулд бол эхний ээлжинд одоо маск зүүх хэрэгтэй. Маскаа сайн зүүн, олон нийтийн газар явахгүй байх хэрэгтэй. Мөн гарын ариун цэврийг сайн сахин гараа мэсэн угааж явах хэрэгтэй. Тэгээд хоолтын хувьд гэх юм бол маш сайн одоо уураг амьд илчлэх сайтай хоол хүнсээр хооллох хэрэгтэй. Даавч хүрэхгүй байх хэрэгтэй. Мөн хүүхдээ агаараар амьсгалах маань бас одоо нөгөө тий риновирус буюу хамрын салтын өрөвслийг үүсгэх одоо вирусыг цаашдаа амьсгалын зам руу ороод одоо ханиад томоогоор өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр маск зүүх маань бол бас хамгаалахаас гадна одоо хүүхдээ агаараар ингээ огцом амьсгалахаас бас хамгаалж өгч байгаа.